За тэгэхээр бид дөрөв өнөдөр зураг авалттай. Тэгээд лого энэ зураг авалттай хэлж байна. Би дөрөв ч манай жижиг охин одоо баталгаа хийгээд бол 12 цагаас зураг авах хэрэгтэй. Альчуурны тавар, оос үчний тавар, нойлын цэсний тавар аваад жижиг нүрээр альчуурна. За одоо гарах чинь цаг 11:50 болж байна. Хэл хөвгөн. Гардгийн даваан дээр бид баалаа. Ти бас чи. Өөрөө хүлээг асуугаад Та нөгөө нэг гараа. Тэ чи цонгаа авъя. За. Чунаша. Чидэр явъя гээд. тэгэхээр бид энэ их айхтар нүргэн дундаас гарч чадлаа. Хаана нөхөө? Оо юу? Влог хийнэ гэдэг бол гэхдээ нэр хүүхдүүний ажил бол биш юм байна уу? Бид хоёр жилийн дараа өөрсдөө амар бахархах байна. Одоохондоо тэгэл найргуу тэл бүсэрсэн л хоёр юм яваад. Энэ бүхний ард тэгээ бит хоёр одоо ингээ хүүхдүүдээ ингэж байгаа гэл хичнээн ингээд стрессдсэн ч тэр уураа ингээд тэр стресс ингээд биендээ гаргадаг. Аль болох гаргахгүй хичээдэг. Тэр талаараа ингээд хоёр талд ингээд чимээг болцдог тий. Та өөрлөгөө харуулаач. Yes. Дуудлаарсан байна. Манай найзууд Валентинаар шоколад аваад би чолко оролдол гэдэг охин шиг адилхан харагдсан. Энэ том охин дээр хугараад ургасан ус. Одоо энэ удахгүй бүгд унаад би халзан бол. Битээр өчтөр нэг юм ярилцсан. Битээр одоо ингээм хамтдаа гоё тэрвэрлдэж унтаагүй. Ер нь бол ингээд жил хэдэн сар юм бэ? Жил хэдэн сарын хугацааг өнгөрүүлж байна. Яг жоохон хэцүү л утг юм байна. Тэгээ би бинээсээ ингээд жоохон бишүүрхэд тий. Тоо тавьдаг аппликейшн юу юм таних? Тэр даруулаа өнгөтөж өгчний зурагт. Би нөгөө нэг совлуулт хахад эмэгтэйчүүдийн эмчд үзүүлсэн шүү дээ. За. Тэгсэн чи эмэгтэйчүүдийн эмч намайг ямар гоё язралгүй урагдлаа оюутлгүй төрсөн. Ингээд 5 төрөөрэй гэсэн. Үг тарах хүн байна уу? За тэгээ үг тарах хүн байвал Төрөх хүн нь энд байна. тийм төрөх хүн энд байна шүү. Би тэгтээ яаж ч өвдөжсэн хэзээ ч би дахиж төрөхгүй гэж хэлдэг. Би эхний төрөлхтөн дээр бол амар уйлж ийсэн.
Хоёр дахь төрөлтөн дээр бол нулимсаа ингээд залгидаг болчтой юм байлээ. Би юу хийчихвэ гэж бодсон нь намайг өвдөж хахад. Үгүй. Эрэхтэй хүмүүс юм байна. Хүүхэд гарч ирээд гизэн дээр ингээд биен дээр эхнэрийн ингээд биен дээр ингээд тавихад төсөл. Тийм амар гоё мэдрэмж. Оо. Тэгээ манай хуучин байрны намайг өглөө ингээд хоёр гэртээ үлдээд би ажилдаа явдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр байрны үүдэн дандаа нэг хогшаах сууж идэг гэсэн хэвгүй юу? За. Тэгээ миний гэдэс нэлээд томорцсон явж байгаа шүү. Тэгэл харах болгоо да. Миний охин хөөрхөн хүүтэй болох нээл гэдэг гэсэн. Хөөрхөн хүүнтийн дунд чи. Болооч. Битдэг чиг шилсэн шүү дээ. Тэгээ би бодсон. Тэр ах намайг миний амьдралыг зөгнж хэлсэн баг. Би одоо ингээд фитнест явахыг маш их хүсэж байгаа л да. Гэхдээ одоо ч тэр одоо нөгөө хоолныхоо бичлэгийг хийгээд ер нь бас ингээд тодорхой хэмжээнд таргалж байгаа. Тэрэндээ ингээд бас ингээд стресст ч гээл те. Тэгсэн хэдий ч гэсэн за энэ ингээд үйл явдал хичнээн удаачтэй. Тэгээд хэр удаан л миний хоёр хүүхдээ энэ жоохнороо байх вэ гэж өөрийгөө тайвшруулж байгаа. Яасан миний охин? Зүгээрээ миний охин. Хөгжинд найруулж гарахсан юм шүү. Энэ хэд бол 180 хүрхүү. Хүрхүү. 150. 150 хүрх юм шиг. Хой бэл хой. Дүүгээс ирэлэн шүү дээ миний охин. Тэгээ хоёлаа угаасаа хоёлаа ингээд нялхаага болохоор нэмэлээ. Тэ ах болон да залуу хүмүүс. Үгүй гэхдээ нөгөө өөр би бинийгаа дагаад уйлаад идэм юм. Дүүн нь болохоор ихчин уйлаад. Ихчин болохоор дүүн. Ихчин болохоор дүүн уйлаад идэм юм. Тэрнээс гайгүй. Манай том охин айл 8 сартаа 9 сартаа хөлд орсон. Хотоо мөлхөд их юм. Нялхраад. Миний ахныг дандагнуулаад болгоод идэв. Аа навлах на. Тэр зүг ойлыг нах юм шүү. Нэг Завч. хой. Хөгчөнд нь ороод хэлнэ. Манай хөөстэй амар өртөө шүү. Гүлэн Түндүшгагийн ус болохоор ийм том буржгаар байгаа зү. Дүүгийнх нь ус бүр ийм жижигэн буржгаар. Миний буржгаар. Эмээгийнх нь буржгаар. Хойлын хүмүүс гэдэг. Ээ талгаа. Үгүй ээ. Ой. Яарлаа. Мискей Монголиа. Самбанаас. Тэ. За итгэлээ шүү.